Хятадуудыг даврааж болохгүй үндэстэй юм. Америк, Австрали ер нь дэлхийн хаанчдсан өөрсдийн тойрог таун хотоо босгочихдаг, улс дотор улс, хот дотор хот байгуулад явчихдаг, ирээ цээргүй ичиж нэрлэгдэггүй хятадуудаас хамгийн хүчрэг гүрэнч болгоомжилдог. 2008 оны Олимпиас хойш Хятад ёстой нэг сүүлээ сэрвэн дээрээ хаймаадаж бусад улс үндэстнийг дорд үзэх болсон. Тэрч бүхэл Америк руу хүртэл тулгын шаардалт явуулдаг болж байгаа гэх мэтээр боломжил гарвал орон дээр чинь гарч хөвтөд ихнэрийг чинь орлож гээд байгаа юм. Ялангуяа Си Цзиньпин Хятадыг удирдах болсноос хойш Хятадуудын зан гэж зангуу болсон. Дэлхийг харцаараа хөдөлгөн шүүдэл гэж үзэж тараад байна. За өнөө Си Цзиньпин чинь сая Америкт очлоо. Гэхдээ тэгсэн чинь алдарт Нью-Йорк Таймс хүртэл Си Цзиньпиний хөрөг гэж имийг бичээд түүнийгээ дэлхийн шилдэг нийтлэл хэмээн мэдрэлтв. Тулгын шаардлага хүлээн авч дорд орчход 62 настай гялалтсан удирдагч Си Цзиньпин Америкийн хөрөнгөтнүүдэд ятгамгүй хэл маалцаж цагаан ордноос өөртөө зориулсан хүндэтгэлийн зоогонд намптаяа тухлан байваа хэмээн толгоноод түгэрж орохгүй нэг хүнийг дахин шүтэх үеийн коммунист загвараар ütсэн тэрхүү хөрөг нийтлэлдээ Си Цзиньпин бол шорон гянданд орж зовж зүудэрч унаж босож тэмцэж баймаажин төрийн энэ өндөрлөлт хүрсэн хүн хэмээн баатарлагаар дүрсэлжээ. Коммунист суртал ухуулга Сталин, Брежнев, Чаушеску гэх мэтийнхний хөрөг санаанд орж ирж байна. Америк улс дэлхийд нэр хүндтэй Нью-Йорк Таймс ингэж палдагдах ямар хэрэг байваа. Сонин юм. За тэгсэн бас болоогүй. Манай ерөнхийлөгч Америкаас хоцорчж болохгүй тул өөрийнхөө Facebook хуудаснаа. Манай урд төршийн удирдагчийн үг нь бүгд найрамдах Хятад ард улс дэлхийн 2 дахь эдийн засагт төдийгүй дэлхийн бодлогыг тодорхойлогч хариуцлагатай гүрэн болон гарч ирж байгааг нотлон илэрхийлсэн түүхэн үйл явдлаар нэрлэгдэж байна. Баяр хүргэе хэмээн постлжээ. Одоо юу ч хэвдэ. Ингээд байхаар сайн үг дуулгаж олдгүй Хятад даамархаас ч өөрөөр яах вүлээ. Дээхэн үед Япончууд Хятад хүн нохоо хоёр орж болохгүй гэсэн хориг тавьж байсан зүгээрс нэг бий болчихоогүй хориг юм. Болохгүйг нь мэдээд л тэгж байсан хэрэг. 1970-аад оны үед Монголд пег дүүрсэн байсан хужаанаар сүг хутах хүрзээр зэвсэглэн вокзал дээр бослог гарган аюул болж байсан гэдэг юм. Нийгмийг аюулаас хамгаалах яамныхан аргаваараа тухайн үеийн хотын овгруудад зөвшөөрөл өгч зодтолтуулан цуснаж уурсгаад түүгээр нь далимдуулан Монголд байсан Хятадын армийг бөөнөр нь хүчээр буцаасан гэдэг нэлээ. Хятад хүн нохоо хоёрыг ямар гэж тааваад нь ноён ерөнхийлөгч.